Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн иргэн шүүх хурал болоод өнгөрсөн ч одоо болтол маргаантай байгаа. Хүн амны иргэн хохирогч эмэгтэйгийн охин нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх магадaltaй гэсэн сэжиг байгаа бөгөөд өөрийнхөө охиныг найз залуутайгаа нийлж хүчирхийлсэн байх гэх маргаан байгаа ч хохирогч нас барсан учраас тодорхой болоогүй. Хэрэгтэй охиныг аимшигтай зүйлээс аврахын тулд яах аргагүй ээжийг нь хөнөөсөн гэж мэдүүлсэн. Энэ эргийг 1-2 дугаар хэсэгт хувааж ирнэ. 1-р хэсэг зөвхөн хохирогч эмэгтэйчүүдийн талаас ярих бол дараагийн хэсэгт алуурчны талаас ярилцсан. Нэг хэрэг ч гэсэн хоёр талын хүмүүсийн яриаг сонсохоор үнэхээр нэг хэрэг мөн үү гэдэгт эргэлзэх бах. Ингээд бүгдээрээ хэрэг рүүгээ орцгоё. Хүмүүс ихэвчлэн улаан сарнайг хайр дурлал, хүндэтгэлийн бэлэг тэмдэг болгож ялангуяа хайртай хүндээ бэлгэлдэгч өнөөдрийн эрэгт сарнайг шал өөрөөр гажуудуулж ашигласан. Хэрэгтэн нэгэн эмэгтэй 35 удаа утгалж эргэн тойронд нь сарнай цацсан. Ямар нэгэн урлагийн бүтээл хийж байгаа юм шиг. 2021 оны 10 сарын 1 өглөө Америкийн Өмнөд Каролина мужийн Гринвиллд 911-т дуудлага ирсэн бөгөөд хүн амны хэрэг байлаа. Гэхдээ энэ энгийн дуудлагуудаас арай өөр байсан. 911-ийн ажилтан Гринвилл мужийн 911 таныг сонсож байна. Яаралтай тусламж хэрэгтэй байгаа газрын хаяг нь юу вэ гэхэд 122 Кембрик Драйв. Би үхсэн олсон гэж бодож байна. Сүү тавьсан эмэгтэйгийнхээ гэрт иртэл сонин үнэр гараад ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байхыг бодоход үхсэн юм шиг байна гэхэд ажилтан амьсгалж гин үү гэхэд эрэхтэй үгүй гэж хариулна. Ажилтан CPR хийх хэрэгтэй гэсэн ч үгүй аль хэдийн үхчихсэн юм шиг байна. Нүд нь гөлрөөд ямар ч хариу үйлдэл алга цус маш их алдаж гин гэдэг. Мэдээлэгч 65 настай Брэд Бост тэтгэвртэй гарсан инженер маш их хөрөнгөтэй баян гэдгээрээ тухайн оролт алдартай гинэ. Брэдэд болцдог бүсгүй байсан ч холбоо барихгүй байсан тул гэрт нэрээд найз охиноо нас барсан гэж мэдээлсэн. Гэтэл ихэвчлэн хүмүүс хүн амны иргэн талаар мэдээлэхдээ айд сандраад орилж бахирдаг байхад Брэд маш тайван өнгөөр аль хэдийнэ үхсэн болохоор CPR хийхгүй гсэн. Ямар ч тач цагдаа нар хэрхэн газар руу хөдөлж нэгэн хаусны гадаа яртал Брэд гаражны урд уцаар ярьж яснаа цагдаа нарыг хараад уцаар ярьж байгаа болохоор битгий саадуул гэсэн янзтай гараараа тогтдог. Ингээд цагдаа нар гэрлөө ороход зочны өрөөнд нэг эмэгтэй маш их цус алдсан байдалтай нас орсноос гадна гэрээс сонин үнэр гардаг. Цагдаа нар хитрхи аюултай болохоор туслах багийг дуудаж төрүүлэн. Хохирогч 41 настай Крис Парсел 9 настай охинтой ганц бие ээж. Энэ байшин Крисийн төрсөн эгч Тинагийн гэр учраас Крис охин Джесси олон эгчтэйгээ гуруулан амьдарчээжээ. Гэтэл Брэдийг ирэхэд Крис ганцаараа өгсөн байсан гэж мэдүүлдэг. Хамгийн түрүүнд хэргийн газраас аимшигтай үнэр гарч исэн. Ер нь хүн амны ирэг гарсан газраас цусны эсвэл ялзарсан үнэр гардаг ч энэ ашингаас арай өөр химийн бодис шиг үнэр гарч хордлогонд орохоор хэмжээний байсан. Хоёрт байшин дотор бүхэлдээ улаан сарнай дэлбээ байсан бөгөөд хамгийн анхаарал татсан хэсэг нь Крисийн цогцыг тойруулаад сарнай цацсан байлаа. Эхэндээ цагдаа нар Крисийг хараад яаж нас барсныг нь тодорхойлж чадаагүй. Хитрхи их цус алдсан болохоор буудуулсан уу, хутгалуулсан уу гэдгийг ч мэдэх боломжгүй байв. Задлан шинжилгээгээр хутгалуулж их хэмжээний цус алдаж нас барсан гэж гардаг. Нийт 35 удаа утгалсан. Бараг л нядалсан гэсэн үг. Крисийн нүүрэнд л ихэд 19 удаа утгалсан болохоор Крисийн гэр бүл түүнийг царайгч харж чадаагүй. Эмчд зөвшөөрөөгүй. Хэрэг гарсан Өмнөд Каролина мужид орших Гринвилл хот нь сүүлийн үед маш хурцтай хөгжиж амьдрахад таатай хотуудын нэгт тооцогдож байгаа. Өндөр зэрэглэлийн орон сууц ихтэй гэр оронгүй хүмүүс бараг л байхгүй учраас хүүхэд өсгөхөд тохиромжтой хот гэж ярьдаг. Мэдээж хүн амны ирэг дээрэн бусад хэрэгүүд бараг л гардгүйч хаяа нэг гарахаар тэрт орон шийддэг Америкт үлгэр жишээ урлагийн хот гэдгээр алдартай. Зарим аялагчид сонгодог хөгжим сонсохын тулд энэ хүртэл ирдэм байна. Өнөөдрийн ирэг сонгодог хөгжим тэр дундаа төгөлдөр уртай холбогдно. Одоо бүгдээрээ нас барсан Крисийн тухай ярилцъя. 2021 онд хэрэг гарах үед 41 настай байсан. Крис 4 насаар эгч Тинатайгаа хамгийн сайн найзууд учраас хаанч авсан хамт байдаг гэжээ. Тэрээр дасгал хийх, гэртээ шоколад хийх дуртай байсан тул нэг хийхээрээ эргэн тойрныхоо хүмүүс тарааж хуваалцдаг. Ойр дотны болон эргэн тойрных нь хүмүүс Крисийг байнга дулаахан энерги цацруулж явдгаар нь сандаг. Дараа нь Джон Мэлэн гэх найз залуутай болсон. Түрүүний цагдаад дуудлага өгдөг Брэд биш шүү. Ингээд хөөрхөн охинтой болсон ч хурим мэлгүй хамт амьдарсан бөгөөд Крис хүүхэдтэй болсныхоо дараа илүү их хариуцлагатай болж амьдрах хүсэл тэмүүллээр дүүрсэн гэдэг. Крисийн мөрөөдөл нь сувлагч болох байсан тэрээр өдөр нь ажиллаж, оройн сурч, шаргуу амьдарчээсэн ч найз залуу Джоноосоо салгааруулж охиныг Крис авч үлдэхээр болоход эгч Тина нь хүүхэд ганцаараа өсгөнө гэдэг хэцүү болохоор манай гэрлэг үрээдрээгээд эгчийнх рүүгээ нүүдэг. Тинагийнх 5 өрөө цэлэр том талбайтай учраас охинтойгоо гуруулан амьдардаг. Тухайн үед Крис амьтны эмнэлэгт ажилладаг байсан.
Хэрэг гарсан өдрийн үдээс өмнө Крис өөр эмнэлэгт ажилд орохоор ажлын ярилцлаганд орж захирал нь Кристтэй уулзсан үгүй юу? Хизэнээс ажилдаа орох боломжтой вэ гэж асуугаад ярилцлага дуусжээ. Ингээд Крис баярлаад эгч Тина руугаа залгаж эгчээ намайг шууд ажилдаа орж болох уу гэж асуусан гэхэд Тина сайн юм болжээ. Орой тэмдэглээд хамт дарс ууя гэж ярьсан нь эгчтэйгээ ийсэн хамгийн сүүлийн дуудлага байв. Тухайн үед найз залуу Брэд ч бас Крисийг ярилцлагандаа тэнцсэн гэдгийг мэдчихсэн бөгөөд үдээс хойш уулзахаар тохирсон ч холбогдож чадаагүй. Ингээд хоорондоо байршлаа уулздаг байсан болохоор Крисийн байршлыг шалгатал гэртээ ахыг нь хараад иржээ. Крисийн урд айлын камерт Крис өглөө 9 цаг 7 минутанд ярилцлага дуусаад гэртээ ирж байгаа нь бичигдэж үлдсэн байхыг хараад цагдаа нар хамгийн түрүүнд найз залуу Брэдийг сэжгэлдэг. Брэд Крис 6 жил буюу охин Джессиг нь 3 настай байхад үерхэж эхэлсэн. Брэд нэлээд дүр эсгэж амьдардаг бизнесмен байсан ч мөнгө ихтэй баян гэдэг нь үнэн. Хувийн бизнес хийж үйл ажиллагаагаа явуулж гад хэрэг гарах үеэр хийжсэн бүхнээ дуусгаад компаниа зарж тэр мөнгөөрөө тансаг байшин гой машин аваад сайхан амьдардагч асуудал нь зөвхөн мөнгөнд итгэдэг. Мөнгөтэй гэдгээрээ өнгөрдөг болохоор эгч Тина тиймд сайн байгаагүй. Тина Брэдийн талаар ихэмсэг өөрийгөө энэ орбогийн хамгийн ухаантай, хамгийн баян хүн гэж боддог. Бардам зандаа хит автсан, мэдрэмжгүй, өрөвдөх сэтгэлгүй, ажиллаж хийж мэдгүй бараг л хог шар гэдэг. Нэг удаа Крис Брэдэд гомдлож амтны эмнэлэгт ажиллах хэцүү байна. Цалинж бага. Би энэ ажилд үнэхээр дургүй гэхэд Брэд чи сурч хичээгээгүй ээж ингэж гомдлоод яад юм бэ? Наад шиг сайн суралцаж бизнес хийх ёстой байсан гэж ярьдаг. Иймэрхүү байдалтай байнга Крисийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулж өөртөө сэтгэл хангалуун бос болгодог байсан. Дараа нь Брэд Крист гэрлэх санал тавихад Крис зөвшөөрч чадахгүй ихчээсээ би энэ хормыг хийх хэрэгтэй юу гэж асууж исэн болохоор цагдаа нар сүйд залуутайгаа зөрчилдсөн байж магадгүй гэж хартаж эхэлдэг. Дээрээс нь Брэди хэргийн газар дээр үзүүлсэн төрх ердийн зүйл биш байсан. Цагдаа нарыг ирэхэд туцаар ярьж исэн Брэд хэргийн газар руу хамт орохдоо хаанаас ч мэдгүй эрзэнэн мэлийг гаргаж ирээд өмсдөг. Цагдаа гайхаад та угаасаа биедээ эрзэнэн мэлийг авч явд юм уу гэхэд Брэд их зантай олоогоор үгүй хэргийн газар руу орохдоо бэлийн өмсгөн энгийн зүйл биш юм уу? Цагдаа таач бас өмсөх хэрэгтэй. Ингэж орох гээд байгаа мó гэдэг. Цагдаа нар энэ хүн үнэхээр мэдээлэл өгсөн юм мөн үү? Эсвэл шинээр ирсэн дарга юм болов уу гэж бодоход төрсөн гинэ. Брэди хийж байгаа үйлдэлүүд сэжигтэй гэхэд дэндүү сэжигтэй байсан ч түүнд өөр газар байсан гэх нотлохоо байснаас гадна костюм өмссөн байх бөгөөд цэв цэвэрхэн байсан. Мөн Крис гинт хэрэгтэнтэй зодтолдож ноцолцсноос болж хумс нь хугарсан байх ба шалгаад үзтэл эрэгтэй хүний ДНЭ гарч ирсэн ч Брэд их биш байв. Тэгсэн ч Брэд хитрхи сэжигтэйсэн болохоор Тинагаас ямар юм болохыг нь асуугаад юу ч болоогүй юм шиг хэргийн газар руу бээлийн өмсөж орсон гэхэд Тина наадах чинь угаасаа тийм сэжигч хүн. Крисийн охин Джессиг хажуугаар нь өнгөрөхийг хараад л бараг бөөлчих шахдаг гэж ярьсан. Брэд цагдаа нартай хэргийн газрыг тойруулж хараад мөрдөгчөө надад хэлэх үг байна. Энэ хэргийн сэжигт нь Джон Мелон тэр залууг баривчил гэдэг. Шерлок Холмс юм уу ашийн. Тухайн үед хэргийн газар байсан Робинс цагдаад инээдтэй санагдаж Джон Мелон гэж хэн болохыг асуухад Крисийн өмнөх найз залуу тэр хэрэгтэн гэдэг. Үндэ Крисийн эгч Тина ч бас Джоныг сэжиглэжсэн. Шалтгаан нь Крис Джон хоёрын харилцаа охиныхоо асран хамгаалах эрхээс болоод маш муу ээжээ. Тэд 2004 онд анх танилцсан. Крис найзуудтайгаа нэг бааранд виски уугаа сууж байтал Джон ирээд өөрөө хөгжимд туртай юм шиг байна. Намайг GM гэдэг хөгжмийн багш гэж хэн сонирхоогүй байхад яриа утсан. Тухайн үед Крис 24, Джон 43-тай 19 насны зөрүүтэй ээжээ. Тэгээд бүр Джон гэрэлсэн 2 хүүхэдтэй. Эхэндээ Крис Джоныг нэг тоогоогүй ч Джон танилын үрээ ихтэй. Дээрээс нь нэг хороолт амьдардаг болохоор байнга тарч насны зөрүү ихтэйч сүүлдээ найзууд чиг болох яг энэ үеэр Джон эхнэрээсээ салсан. 2009 онд танилцсан гэхээр анх уулзнаас хойш 5 жилийн дараа болцож хэдэн жилийн дараа хүүхэдтэй болж хамт амьдрах хугацаанд нэг өдөр ч алгасалгүй хэрэлддэг болсон. Яг л 100 жил дайснууд байсан юм шиг бие биерүүгээ юм авч идээд харааж байнга эмх замбраагүй байдал үүсгдэг байсан учраас сүүлдээ хоорондоо ярилцаж салаад Крис охиноо авч эгч Тинагийн руугаа нүүсэн. Одоо салж цаашдаа нэг нэгнээ харахгүй амьдрах болохоор тэдний харилцаа арай дээрцэн үү гэвэл үгүй. Өмнөх хэрүүлүүд нь ердөө сонирхогчийн түвшиндээсэн гэж хэлж болно. Асран хамгаалах хэрэгээс болж тэдний дунд одооноос эхлээд тайван гардаг. Тухайн үеийн хуульч хэлэхдээ амьдралдаа анх удаа тийм аимшигтай зарах харсан гэдэг. Ингээд хэдэн жилийн дараа 2016 онд шүүхийн шийдвэр гарч асран хамгаалах эрхийг Джон хүүхдийн багш нартай уулзах үргийг Крис авсан. Америкт, Монголд ч тэр ихэнхдээ хүүхэд асран хамгаалах эрхийг ээж нь авдагч Крис авч чадаагүй нь шалтгаантай байсан. Шүүхээс Крисийг сэтгцийн хувьд тогтургүй Джоныг харахаараа маш их айдаг болохоор охиноо уулзуулахад хүндрэлтэйгээс гадна санхүүгийн чадваргүй гэсэн шалтгаанаар Джонд асран хамгаалах эрхийг өгсөн.
Тэгвэл одоо бүгдрээ Жоныг ямар хүн болох талаар ярилцъя. Тэрээр маш залтай байсан бөгөөд шүүхтэр хүртэл хуульчтай ярилцаж Крисийг муу ээж болгож асран хамгаалах эрхийг авсан юм биш үү гэсэн бодол төрнө. Жоны эргэн тойрны хүмүүс түүний талаар Жон бол цоо ирүүл хүнийг сэтгцийн өвчтөй болгоод эмнэлэгт хэвтүүлж чадхаар өнгөцгээдэг. Жон асран хамгаалах эрхийг аваад охиныг ээжтэй нь уулзуулах өдөр огт уулзуулдаггүй. Тэднийг хамт байхыг харж төвчдөггүй. Охин нь ээжигээ санаад байна, уулзмаар байна гэд уйлахаар танаа ээж хар тамхинд донцоо. Битгий ээжигээ хай гэхээс гадна ээжтэйгээ уулзаа салж чадахгүй, явуулахгүй байхыг хараад уур нь хүрч тэсэрдэг. Ямар нэгэн аргаар ээж охин хоёрын холбоог таслахыг хүссэн ч болохгүй байсан учраас сүүлдээ Крисийг цагдаа болон хүүхэд хамгааллын газарт мэдээлдэг. Крис хар тамхи хэрэглэж биеэ үнэлээд миний охинд бэлгийн хүчирхийлэл үйлцэн гэж 2018 онд ямар ч үндэслэхгүй мэдээлэл өгсөн. Нэг өдөр Жон охиноо авахар Крис их рүү очтол охин нь Крис болон түүний найз залуу Брэдтэй хамт орон дээр нь унтж байгааг хараад бэлгийн хүчирхийлэл гэж мэдгдсэн юм байна. Нэг ч биш хэдэн 10 удаа. Хүүхдийн бэлгийн хүчирхийлэл маш том хэрэг учраас цагдаа нар шалгасан ч нотлох баримт гарч ирээгүй бөгөөд хүүхэд хамгааллын төвөөс Крис бол үнэхээр сайн ээж. Энд иржээсээ ээжүүдийн дундаас охиноо хамгийн их хайрладагнаас охиндоо бэлгийн хүчирхийлэл үйлдэх эмэгтэй биш гэдэг. Эцэст нь Крис төвчгээ олж Жоныг хүм мөшгөж танхаар сэргээр цагдаад мэдээлж Жон баривчлагдаж яллагдах боломжтой байсан ч сайн өмгөөлөгч авсан уу яасан. Тэр дороо суллагдсныхаа дараа 911-т байнга Крисийг үгүй бол найз залуу Брэдийг худлаа үний юм ярьж цагдаад өгдөг. Сүүлдээ цагдаа нар Жоныг таньдаг болж дахиад л та юу? Ингэж гад худал мэдээлэл өгч хүн гүтгсэн эргээр шоронд жорж магадгүй гэхэд Жон эсэргүүцэж надад ямар ч буруу исэн зүйл байхгүй. Би та нарыг ажиллаа хийгээгүйгээд дээшээ мэдэгдэнэ гэж шууган тарсны ачаар Крист эргээр нөлөөлсөн. Крис шүүхтэр очоод та Жоны хийж байгаа үйлдэлийг хараарай. Миний охин ааваасаа юу сурах юм шиг байна гэдэг. Ингээд шүүгээс Крисийн охинтойгоо байх цагийг мэдгэдэггүйц нэмсэн. Анх 7 хоногт нэг удаа хичээлийн амралтаар хэдхэн хоног уулзалдаг байсан бол одоо бүр олон хоног нэмсэн. Ингээд Крис баярлж ихчийнхээ гэрт охиндоо өрөө гаргаж байнга охинтойгоо уулзаад хаана аз жаргалтай байлаа. Аав нь өдрө болгоо архиуж тамхи татдаг бол ээж нахцэгч хоёр нь хамт парк орж энэ хугацаанд хийж үзээгүй бүх зүйлийг бүх хараа охинд өгсөн ч Джесси аз жаргалтай ах тусам муур нь үрчээсэн хүн бол аав Жон. Иймэрхүү байдалтай цаг хугацаа өнгөрч 2010 оны 10 сар болоход Жон Крис хоёрын хүүхэд асрах маргаан яг л итгэвтэй галт уушиг болсон. Нэг амралтын өдөр Тина Крис хоёр Джессиг дагуулад нуур руу явж загасчлахаар төлөвлөсөн бөгөөд Джесси хэд хоногийн өмнөөс эхлээд ээж рүүгээ залгаж загсанд явах хിവэрээ эздээ. Би найзаагаа дагуулж явж болох уу? Хамт ээжийн гэрт хонолт зүгээр үгээд үнэхээр баяртайсан. Амралтын өдөрч болж Крис охиноо авахар Жонх руу явж явах үедээ Жон руу охиноо биэл гэж хэлээр залгасан ч уучлаарай. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та дараа дахин залгана уу гэдэг. Ингээд Крис дууд шууд үлдээж мессеж бичсэн ч хариу байсангүй. Бараг цаг гарan Жоныг гэрийн үдэнд суугаад хаалгыг нь үдэж Джесси гэж дуудсан ч хүн байсангүй. Удалгүй Крисийн утсанд имэйл ирж Жоноос би одоо гадаадд байгаа болохоор уцаар ярих боломжгүй байна. Джесси өнөөдөр загсанд явж чадахгүй болохоор тэгж ойлгоорой. Дараа холбогдъё гэсэн байв. Энийг уншсан Крисийн уур нь хүрч бүр чичирч салгалсан. Тухайн үед игч Тина нь хажууд нь байсан бөгөөд Крисийн өмссөн балаач хүртэл салгалж чичирчээсэн гинэ. Ингээд арай гэж амралтын өдрүүдийг өнгөрөөж нэгдэх өдөр болгоод ажил руугаа явалгүй. Джессигийн сурдаг сургууль руу нь очтол багш нь Джесси сургуулаасаа гарсан. Түрүү 7 хоногт аав нь ирээд гинэд нэг тийшээ явах хэрэгтэй болсон гэж хэлсэн гэдэг. Крисийн зүрх бараг цогсох шахсан. Жонтэй имэйлээр холбогдох боломжтой байсан болохоор имэйл бичиж Жон гуйж ийн. Джесси хаана байгааг хэлээд өгөөч. Би айгаад байна гэхэд удалгүй хариу ирж бидний тухай өөр хүмүүст битгий хэлээрэ. Охин эрүүл саруул сайн байгаа. Чи хүүхдийг хэтэрхий тамалсан учраас одоо шинэ орчинд аюулгүй амьдруулна. Энэ бол Джессигийн төлөө хийж байгаа зүйл гэдэг. Энийг уншаад Крис бараг л галзуурч охиноо хаана байгааг нь ч мэдэхгүй болохоор хэдэн өдөр хоолч идээгүй тэрээр Жон руу хэрвээ ингэсээр ах юм бол би чамайг цагдаад мэдэгдэнэ. Тэгээд чиний асраа хамгаалах хэрэг хасагдана гэж анхааруулга өгсөн ч Жон цагдаагаас айгаад идэг төрлийн хүн биш учраас тэгээд хийгээд үз. Угаасаа надад асраа хамгаалах хэрэг байгаа. Чиний хүснээр болохгүй. Джесси яг одоо үнэхээр аз жаргалтай байгаа учраас цаашдаа чамтай уулзаад авах шаардлагагүй гэдэг. Зүгээр нэг өнгөрчих хэрэг биш болохоор Крис хуулийн дагуу арга хэмжээ авахар бэлдэнэ. Гэсэн ч шууд арга хэмжээ авч охиноо хаана байгааг нь мэдэж чадахгүй учраас өдрө болгон Жоны хаяг руу норж шинжилсэн юм байгаа эсхийг нь шалгадаг. Гэтэл нэг өдөр Жон фэйсбүүк дээр зураг оруулсан бөгөөд тэнд Джесси байсан. Крис охиноо хараад ашгүй сайн байгаа юм байна гэж бодсон ч сайн ажиглаад хартал зурагны ард байгаа газар Америк биш вэ.
Крис арын хаягийг томруулаад хартал Ровиго гэсэн байх бөгөөд Google-ээс тайтал хаана байдг нь гарч ирсэн. Энэ газар Италийн хойд хэсэгт байх хот. Жон өөрөө Италиас гаралтай байна. Ингэж гадагшаа хол явах гэж байгаа бол заавал хоёр талаас эцэг эхийн зөвшөөрөл авах ёстой ч Жон охиноо дагуулад Крисээс нууцаар цугцсан. Хаанагааг нь мэдсэн Крис эгчтэйгээ хамт Италийн Ровиго руу нисэх онгоцонд сууж зураг даруулсан газарт очиод охиныхоо зургийг харуулж тэр хайрт байсан хүн болгоноос нэг бүрчлэн энэ охиныг харсан уу? Хэд хоногийн өмнө энд зургаа даруулсан байсан. Санджгаа зүйл байна уу гэж асуусан ч Джесси хаанч байгаагүй тул эцэст нь Америк руу буцсан. Азар 6 сарын дараа холбооны мөрдөх товчоо олон төрөөс хамтран Жоныг хайж Италийн цагдаа нар баривчлахад Джесси эсэм мэд аюулгүй байсан. Энэ мэдээг сонссон Крис тэр дороо Итали руу нисдэг. Жон хүүхдийг эцэг эхийн зөвшөөрөлгүй гадаад руу авч явсан эргээр буруутгагдсан ч шүүх хурал Италид болж гэрчээр Крис оролцож би энэ хугацаанд охиноо хаана байгаагч мэдгүй зовсны эцэст арай гэж боллоо. Одоо би охинтойгоо хамт амьдрмаар байна гэж тасралтгүй нулимс асаруул уйлдаг. Ингээд шүүх Крисийн талд орж асраа хамгаалах хэргийг Крис дөгч охиноо аваад Америк руу явдаг бол Жон Италид үлдсэн. Мэдээж Жон шүүхийн шийдвэрийг огт хүлээн зөвшөөрөөгүй. Италийн шүүхээс Жонд ямар шийтгэл өгсөн нь ил болоогүй ч хорих эсвэл торгуул ногдуулсан баг. Ямартай ч Италидаа үлдэж өөрийнхөө төрсөн нутагт амьдрахаар болсон тэрээр шүүх хурал шудраг бус болсон. Тангарагтны шүүгчид бүгдээрээ эмэгтэй болохоор ийм шийдвэр гарсан гэдэг. Крис охиноо авахын хажуугаар Жон Америкт байхгүй гэж утгаар яг л үүлэн дээгүүр алхаж байгаа юм шиг аз жаргалтай баяр хөөртэй 3 сар амьдарсан ч гинэт сонин зүйл тохиолддог. Крисийг таньдаг хамт ажилладаг хүмүүсийн гэрт болон Джессигийн сургууль, цагдаагийн газар хүртэл нэлээд зузаан шууд ирсэн. Тэр дотор Крисийн нүцгэн зургууд байхаас гадна миний биеийн үнэлэхтэй хэрэгэлдэг нэрийг Кэрлин Уоррен гэдэг ийм хэмжээтэй хэдэн настай ийм харилцаанд дуртай гэсэн биеийн үнэлэгчийн сурчлагаа байсан. Мөн интернетээс хар тамхи захиалах холбоос хүртэлээдэг. Үнэхээр Крис биеийн үнэлж хар тамхины 8 идэг бол асраа хамгаалах хэргийг шууд цуцлахаас гадна хүүхдийг асрамжийн газар байсан дээр гэж үздэг юм байна. Тэгэхээр энийг хэн илгээсэн нь ойлгомжтой байгааз. Зарим танилуд нь Крис рүү залгаад чиний эвгүй зургнууд хаа сайгүй тараад байна гэхийг сонсоод Крис тэр дороо шалгахаар цагдаагийн хэлцээр очиход нүцгэн зургнууд бүгд Крисийг мөн байсан бөгөөд дээр үед Жонтой сайхан харилцаатай байхдаа даруулсан зургнууд байх ба тэрээр хизээж биеэ үнэлж байгаагүй гэдэг. Цагдаа нар зар дээр байгаа хаягийг шалгаад үзтэл огт байдгүй хурамч хаяг байсан. Хэдий Крис хүүхэд асрах эрхээ авч үлдсэн ч нүцгэн зургаа хаа сайгүй тараалгуулах шудраг бус санагдаж энэ бол Жоны эсэ эрэг гэж загтал бичээд нотлох баримт тайсан ч шуудан олон улсын шуудангаар Америк руу илгээсэн бөгөөд Итали бишээ санаатай гар юм а. Крис энийг зүгээр орхиж чадахгүй Жоны эсэн зүйл гэдгийг батлахын тулд нотлох баримт тайжгаад 2 сарын дараа алгажжээ. Та нарт энэ үрсэл сонсоход хэн алуурч юм шиг санагдаж байна. Джессигийн аав Жон Мэлэн байх магадaltaй байгааз ингээд хэд хоногийн дараа Жон биш Крисийн найз залуу Брэд баривчлагдсан. Яагаад юу болсон болоод Брэд баривчлагдсан юм бол анх Брэд сэжигтэй байсан нь үнэн ч мөрдөн байцаах багтай сайн хамтарч ажиллаж энэ бүх хугацаанд Жон Крист яаж хандсан талаар бүгдийг нь хэлээд дараа нь сэтгэл санааны хувьд хэцүү байгаагаа харуулж уйлсан. Дээрээс нь өөр газар байсан гэх нотлохоо байсан бөгөөд өмссөн хувцсан цэвэрхэн Крисийн humснаас гарсан ДНХ хүртэл Брэдийг биш байхад яагаад баривчилсан юм бол тэрээр өнөөдрийг хүртэл хоригдож шүүх хурлаа хүлээж байгаа бөгөөд бүх насаар нь хорих ял авах магадлал өндөр байгаа. Юу болсон бэ гэхээр Крисийг нас орсон өдөр Брэд цагдаад байцаалт өгтөө уцаач ус өгсөн. Дотор нь байгаа зураг, текст гээд бүх зүйлийг шалгаж олно гэж зөвшөөрөөд гарын үсэг хүртэл зурж нууц үгээ хэлсэн. Гэтэл утаснаас порно бичлэг, зурагнууд болон насан туршаагүй хүүхдүүдийн бичлэг гарч ирсэн болохоор Брэдийг насан туршаагүй хүүхдийн бичлэг хадгалсан эргээр буруутгасан. Тэгвэл одоо бүгдээрээ Крис эрг рүү оръё. Цагдаа нар нэг зүйлийг олсон нь Крисийг гэртээ буцаж ирсний дараахандаа хөршийнх нь гэрийн камерт нэг эрэгтэй хүн ирсэн нь бичигджээ. Тэр хүн өндөр туранхай харагдах ба хар өнгийн өмд, цамц, хар өнгийн дугуй унаад Крисийн гэрлүү явдаг. Маск хүртэл зүгээд яг л кинон дээр гардаг алуурчин шиг харагдсан. Энэ хүн 9 цаг 15 минутанд Крисийн хаалганы гадаа ирж хэсэг хүлээж гад 12 минутын дараа буцаж гарч ирээд чимээгүй дугуйгаа унаад явдаг. Тэгэхээр 12 минутын дотор Крисийг хөнөөж хаа сайгүй сарнай цацаад юу ч болоогүй юм шиг цухцаан гэсэн үг. Асуудал нь энээс өөр юу ч харагдаагүй. Цагдаа нар Жон Мэлнийг хамгийн их сэжиглэжсэн ч биеийн хэлбэр Жоныхоос өөр. Дээрээс нь Жон Италид байсан. Тэгвэл энэ харгас залуу хийм болгоё түүнийг мөрдөж удалгүй барьсан. Энэ үнийг баривчлагдсны дараа тэр авийн хүмүүс танилуд нь юу вэ? Энэ хүн муу юм уу? Цагдаа нар зөв үнэ барьсан нь үнэн юм уу гэсэн хариу үйлдэл гаргажээ.
Баривчлагдсан үнийг Жак Хьюз гэдэг 29 настай цагаан арьстай залуу. Тэгвэл Жак гэж хин бол Жон Мэлний гэрээг цэвэрлэх цагийн ажил хийдэг залуу байсан. Цагдаа нарт Жон с ижигтэй байсан учраас түүний эргэн тойрны хүмүүсийг шалгажгаад Жакийг олж мэджээ. Жак нэлээд алдартай төгөлдөр хуурчин юм байна. Маш олон шагнал авч исэн тэрээр гудамж олон мүзээд төгөлдөр уур тоглодог өөрийн гэсэн YouTube сувгтай. Мөн алтлаг өнгийн ачааны машинтай бөгөөд тэр машин нь Крисийг нас орсон өдөр үдээс хойш 2 цагийн үед гэрийнх нь ойролцоох камерт бичигдгээс гадна машины ачаан дээр хар өнгийн ундаг дугуй атсан байв. Дугуйг хэрэгтний унсан дугуйтай харьцуулахад байруулын хэлбэр, тормос гээд бүгд адилхан байдаг. Ингээд цагдаа нар Жакийн гэрт ирэхэд ямар ч айж гайхсан зүйлгүйгээр юу ч асуулгүй баривчлагддаг ба гэрээс маш цэвэрхэн хар өнгийн дугуй болон хутаг гарч ирсэн ч ДНХ байгаагүй. Нотлох баримтгүй болсон цагдаа нар оронд нь Жакийн ДНХ-г авч Крисийн хумсан завсраас олсон ДНХ-тэй харьцуулдагч хариун тэр дороо гаралгүй хугацаа шаарддаг болохоор Жак буцаад гэрлүүгээ явдаг. Энийг мэдсэн хөршүүд эргэн тойрныхон хүмүүс цагдаагийн газар руу залгаж ажлаа зөв хий, буруу үнэ баривчлалаа гэж эсэргүүцдэг. Тэгвэл Жак ямар хүн болоод оршин суугчид тэр авийн хүмүүс ингэтлээ өмөрөөд байгаа юм бол. Дээрээс нь Жак Кристтэй уулзаж бүр уцаарч ярьж байгаагүй. Аллагын сэтэл байхгүй. Магадгүй Жоноос мөнгө авч ийм хэрэг хийсэн болов. Жак 1992 онд Калифорнид төрсөн. Аав ээж нь хүүгээ хараад төгөлдөр уурын авьяастай байна гэд $300 хуучин төгөлдөр уур авч өгчээ. Төгөлдөр уур Жакийн амьдралыг өөрчилж, ур чадвараа маш хурд хөгжүүлж чадсан учраас эргэн тойрныхон хүмүүс түүнийг сууд ухаантан гэцгээдэг. Одоо бичлэгийг нь үзүүлье. Жак 2010 онд элсэж ороход хэцүү Жулиардын хөгжмийн их сургуульд орж байнга тэмцээнд оролцдог болсон. Хүмүүс түүнийг сайхан сэтгэлтэй ээлдэг гэж магтаж бүх зүйл сайхан байсан ч цар тахал гарч амжиргаагаа залгуулахад хэцүү болсон учраас өмнөд Каролинагийн Гринвиллд ирж гудамжинд төгөлдөр уур дардаг. Энэ үеэрээ Бетховены 32 төгөлдөр уурын соноотуудыг 1 жилийн дотор тоглоно гэсэн төсөл хэрэгжүүлдэг. Нот нь л гэхэд 600 бүгдийг нь тоглоход 11 цаг зарцуулагддаг гинэ. Ийм хүсэл тэмүүлэлтэд төгөлдөр хуурч исэн мөртлөө яагаад хүний амьд хүрсэн бол Жак санамсаргүй байдлаар Жон Мэлнтэй уулзсан. Жакийг гудамжинд төгөлдөр уур тоглож байхыг Жон охин Джесситэйгээ хамт үзээд Джесси "Аха, та тэр дууг мэдхгүйгээд Джессигийн хүссэн хаяг нь хүртэл тоглож өгөөд Жонтой утасныхаа дугаарыг солилцсон. Энэ үеийн охиноо дагуулад Итали руу явахын өмнөхөнтэй юм байна. Удалгүй охиныхоо асраа хамгаалах эрхийг алдаж шалдаа буусныхаа дараа Жон тийм дотн биш мөртлөө Жактай холбоо ирж дотроо байгаа бүх бухимдал зовлонгоо ярьж би охинтойгоо хамт амьдарч чадхааргүй болсон. Ээж нь гэж галзуу хүн байдаг. Биеэ үнэлэгч хард амхинд донцсон мөртлөө хүүхдийн асраа хамгаалах эрхийг авсан. Би хохирогч гэж ярихыг нь Жак уцаар сонсож хамтдаа Крисийг хараадаг. Бүр өдрө болгон нэг ярихдаа хэдэн цагийн турш ярьдаг байсан гинэ. Бараг 30 насны зүрүүтэй мөртлөө. Ингээд Жон Жакад хэсэг завсарлага аваад Итали руу ирэх юм бол чам төгөлдөр уур авч өгөөд дуугч нь бичүүлж өгье гэдэг. Жак 2021 онд Италид очиод хэсэг байх орондоо бүр илүү дотн ярьж охиныхоо ээж Крисийг энэ дэлхий дээр хамгийн аимшигтай эмэгтэй гэж ярьсан. Удалгүй Жак Америк руу ирээд энд авах Жонны гэрээг арчилж цэвэрлэгээ ээж тусалжгаад хэдэн сарын дараа Крис алгацсан. Хэд хоногийн дараа Жакийн ДНХ Крисийн умснаас олцсон ДНХ-тэй тохирсон гэсэн хариу гардаг. Ингээд цагдаа нар хариу гарвуу үгүй юу Жакийн гэрлөө явж таныг 1-р зэргийн хүн амны эрэг хийсэргээр баривчилж гин гэхэд Жак яг л цагдаа нарыг хүлээж исэн юм шиг костюм пижака эндүүдэж өмсөд үсээ хүртэл засуулаад сууж идэг. Дээрээс нь Жакийн ярьж байгаа зүйл хандлага нь хүртэл өвөрмөц байсан. Хамгийн түрүүнд ямар ч мэдрэмжгүй юм шиг байсан мөртлөө асуулт асуухаар сайн хариулж хамтарч ажилладаг. Жишээ нь мөрдөн байцаагч хэрэг гардаг өдөр хаана байсан бэ гэхэд байцаагчаа таны мэдж байгаачлан тэр гэрт оцсон нь үнэн гэх мэтээр ярьдаг. Мөрдөн байцаагч урлагийн хүмүүс угаасаа ийм байд юм уу гэхээс гадна гайхаад олохгүй байсан зүйл нь Жак Крисийг огт таньгүй мөртлөө яагаад хөнөөс юм бол гэдэг байлаа. Крисийг таньдаг шалтгаан нь Жон Мэлэн байсан учраас ямар холбоосоор яажгаад Крисийг хөнөөснийг нь олох хэрэгтэй болдог. Ингээд цагдаа нар Жон Жак хоёрын хоорондоо бичилсэн мессежийг шалгахад ихэнх нь Жоныг Италид, Жакийг Америкт байхад эрэгтэй хүмүүс мөртлөө хоорондоо хэдэн мянган мессеж солилцсон байв. Хоорондоо үерхдэг хүмүүс л ингэж мессеж бичлэх баг. Бараг ихэнхийг нь устгасан байсан бөгөөд мөрдөн байцаах баг арай гэж тэр дундаас 1700 гаруйг нь сэргээж чадсан. Үнэхээр нууцлаг ойлгоход хэцүү. Зөвхөн тэр хоёр хоорондоо л ойлголцохоор бичсэн байв.
Жишээ нь Крис 154 гэх мэтээр. Мөн Крисийг нас орсон өдрийн үдээс хойш 3 цагт хамгийн сүүлд мессеж бичлснээс хойш юу ч бичиж яриаггүй. Жон хөгжмийн судалгаа юу болж байна гэхэд Жак сайн болсон утсаар мэдэгдэе гэсэн байв. Гинэт юу хөгжмийн судалгаа? Энэ асуултаараа Крисийг хөнөөс нүү гэж асуусан юм шиг харагддаг. Жакийн ДНЭ байгаа болохоор хүн амны эрг хийсэн гэдг нь тодорхой. Өөрөө хүлээн зөвшөөрсөн ч асуудал нь Жон Мэлэний талаар огт мэдэхгүй. Крисийн нүцгэн зургийг би илгээгээгүй. Хөгжмийн судалгаа хийсэн нь үнэн гэсэн бөгөөд тодорхой нотлох баримт байхгүй. Америк руу орж ирээгүйгээс гадна Жон Жакет Крисийг хөнөөхийг даалгасан гэж хэрэгээ үлээсэн юмч байхгүй учраас Жон Мэлэн баривчлагдаагүй. Ингээд Жак Крисийг хөнөөсөн хүн амны эрхт буруутгагдаж өнгөрсөн 2025 оны 2 сард шүүх хурал олж прокурор талигач Крис Жон хоёр асран хамгаалах эрхийн төлөө хоорондоо хүчтэй маргалдаж Жак Жоны хүсэлтээр хөндлөнгөөс оролцож огт танихгүй Крисийг хэрцгийгээр хөнөөсөн гэдэг бол Жак шүүхтэр цэвэрхэн костюмоо өмсөж суугаад Крис Жоноос охиныг булаасан. Крис болон түүний найз залуу Брэд охинд бэлгийн дарамт үзүүлсэн болохоор Жон яах ч аргагүй охиноо аваад Итали руу цугцсан ч Крис салж өгөхгүй зуралцаараад эмэгтэй тангарагтны шүүгчдийг байгаагаар далимдуулж асраа хамгаалах эрхийг авсан. Би энэ шудраг бус зүйлийг сонсоод уур минь хүрч Крис гих аюултай эмэгтэйд хүүхдийг даатгах ёсгүй гэж бодоод хөнөөсөн гэж хэлдэг. Yes, I did. I wanted different people, such as the Guardian ad litem, to have access to this information that clearly demonstrated that Christina Parcell was a danger to children and her own daughter. Гэтэл Крис бэлгийн дарамт үзүүлсэн эргээр шийтгэгдэж эсвэл буруутгагдчихсан удаагүй. Прокурор Жакаас Джессиг сайн танд юм уу? Танихгүй хүүхдийнхээ төлөө санаа зовж хүн амны хэрэг хүртэл хийсэн юм уу гэхэд би Джессиг хальт харж исэн ч түүний талаар сайн мэднэ. Хамгийн гол нь Жон Мэлэн бол дулаахан, анхаарал халамж сайн тавьдаг хүн. Охиныхоо төлөө Итали руу хүртэл зугцсан байхад ямар ч үндэслэлгүй шүүх хурлаас болж асран хамгаалах эрхээ алдсан болохоор би түүний оронд хөдлөх хэрэгтэй гэж бодсон. Крисийн нүцгэн зургнуудыг шуудангаар явуулсан хүн бол би. Тэр эмэгтэйг хүүхэд өсгөхөд хичнээн аюултай хүн болохыг хүмүүст мэдэгдэхийг хүссэн. Тэгээд яаж Крисийг хөнөөхөө төлөвлөж үйлдснээ нэгэнгүй наривчлан тайлбарладаг. 2021 оны 6 сарын ихээр Итали руу аялж Жон Мэлэнтэй уулзаад 2 хоногийн дараа буцаж ирэхдээ Джессиг аврахаар шийдсэн. Хүүхдийн төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгийг маш хүчтэй мэдэрч хүн амны эрхийн талаар бодож эхэлсэн. Тэгээд би урд өмнөхөөсөө ч илүү чин сэтгэлээсээ залбирч хөөрхөн хүүхдийг аврах хэрэгтэй гэж мэдэрсэн. Миний бүх бие намайг зогсоох гэж оролцсон ч чадаагүй гэдэг. Прокурор энэ талаар сонсохгүй гэж уурладаг. Крис хохирогч байхад тангарагтны шүүгчдийн урд түүнийг бэлгийн гэмт хэрэгтэн болгож үндэслэхгүй юм ярихаа болгоод хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн тухай ярихгүй байхыг хүсдэг. Шүүгч бас энэ тал дээр санал нэгвэсэн. Одоо бүгдээрээ Жак яаж хэрэгээсэн талаар ярилцъя. Хэрэг гардаг өдрийн 9 цаг 10 минутын үед Жак дуугаа унаад Крисийн гэрлүү явхдаа сарнай цэцгийн баглаа барьж тэндээ буугаа нууж очоод хонх дарж цэцэгт мэдчилгээнээс явж ийн гэж хэлсэн. Ингээд Крис ямар ч эргэлзээгүйгээр хаалгаа нэхэд Жак буугаа харуулад чимээгүй тотгошоо ор гэж сүрдүүлсэн. Хэдий эсэргүүцэл үзүүлж болохгүй гэдгийг Крис мэдчихсэн ч байдаг чадлаараа орилж Жактай зодтолцсон. Энэ үед сарнайнууд хаа сайгүй унжээ. Жак гартаа байсан буугаа хэрэглэлгүй халаасандаа байсан утгаар Крисийг галзуурсан юм шиг 35 удаа утгалсан. Хэсэг хугацааны дараа Крис багаар хөдөлгөө болох үед Жак ухаан ороод Крисийн гарт ДНЭ үлдсэн байж магадгүйгээд урьдчилж бэлдсэн зүйлээр харчиж цэвэрлдэг. Анх цагдаа нарыг очиход Крис химийн бодис шиг сонин зүйл үнэрсэжсэн да. Тэр бодисоор гарыг нь харцсан. Мөн сарнай дэлбэнүүдийг цэвэрлэх цаггүй байсан болохоор тэр чигт нь үлдээсэн гэж хэлдэгч цагдаа нарын харснаар тийм байгаагүй. Зориуд хаа сайгүй цацсан байсан. Жакийн өмгөөлөгч Жак хүүхдийг хамгаалахын тулд Крисийг хөнөөсөн учраас энэ хүн амны эрэг биш гэдэг. Энийг сонссон прокурор Волтер дутуугүй санагдаж юу яриад байгаа юм бэ? Гэгэн цагаан өдөр хутгатай хүн ирээд хүн амны эрэг хийж дараа нь цэцгийн дэлбээ тойруулж хайсан бахад хүн амны эрэг биш үү гэж уурладаг. Жакийн талаас Брэд Крис хоёр охиныг хүчрхийлсэн гэдгийг л тодтогч ярьсаар авах бөгөөд шүүгчид нэг зураг үзүүлсэн ч шүүгч зургийг хараад Джессиг бэлгийн хүчрхийлэлд өртөжсэн гэх нотлох баримт болохгүй гэж үзсэн. Ямар зураг нотлох баримтаар өгсөн нь ил болоогүй. Ингэсэн ч байнга бэлгийн хүчрхийлэл гэж ярьсаар байсан болохоор шүүгч зүйлдээ дуугаа өндөрсгөж дахиад тангарагтны шүүгчдийн өмнө худал баримт гаргаж иймэрхүү зүйл ярихыг хоригдсон ч ярьсаар л байдаг. Сүүлдээ шүүгч бүр амаа тат гэж хэлсэн. Тангарагтны шүүгчид нийт 3 цагийн турш хуралцсны эцэст Жакийг хүн амны эрхт буруутай гэж үзсэн бөгөөд шүүгч түнд тэнсэн судлах боломжгүй бүх насаар нь хорих ялгааноос. Тэгвэл хэргийн гол эзэн Жон Мэлэн яасан бол
Жак Жонд хэр халдаахгүй байсан ч удалгүй Жоныг хуйвалдаж хүн амны хэрэг үйлдэхэд хүргэсэн эргээр баривчилж одоо шүүх хурлаа хүлээж байгаа гинэ. Дараагийн эргээр бүгдээрээ тэдний охин Джессид юу болсон талаар болон үнэхээр Брэд Крис хоёр охиныг хүчирхээсэн гэдг нь үнэн үү? Ямар нэгэн үндслэл байгаа юу үгүй юу гэдэг талаар ярилцсан. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дуслаа. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартва. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.